Амьдрал яг л урсгал ус шиг. Хорон мөч дахин давтагдашгүй урсаад л өнгөрдөг. Яг энэ мөчийг дурандаа буулгаж дүрслэн үлдээсэн хүн бол гэрэл зурагчаан. Бид энэ удаад гэрэл зургийн мастер Батулга агсны бүтээлүүдээс дээжлэн бүтээсэн гэрэл зургийн номыг үзэж та бүхэнд хүргэж байна. Нэрт гэрэл зурагчин фото мастер гэрэл зургийн багш Вандан Доржийн Батулга агсан Монголын гэрэл зургийн шилдэг бүтээлүүдэд цувралыг эхлүүлэх зорилгоор өөрийн уран бүтээлүүдээр 9 эрднийг бэлэгдсэн гэрэл зургийн 9 бот номыг хэвлүүлж олонний хүртээл болгохыг эрмэлзэж байсан юм. Монголын гэрэл зурагчдын холбоо Батулга агсны гэр бүл шавь нар нь хамтран түүний уран бүтээлийн түүхийн бодит гэрчид засваргүй үннийг гэрэл зургаар өгүүлсэн бүтээлүүдийнх нь охид ээж болгон гэрлэлээр бичсэн миний ертөнц нэртэй номыг эмгэтхэн олонний хүртээл болголоо. Томоогүй нас, хүмүүс аж амьдрал, зан үйл, сүсэг бишрэл гэсэн сэдвтэй түүхэн баримтат фото зургуудаас бүрдсэн энэ ном Монголын гэрэл зураг болон фото сэтгүүл зүйн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа бүтээл хэмээн судлаачид үзэж байна. Гэрэл зурагчин Батулга ажил амьдралынхаа 27 жил Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, гэрэл зургийн сонин содон, өвөрмөц зохиомж, өнгө төрх гэрэл сүудрээр олон нийтийн мэлмийг баясган, уран бүтээлч санаахан хөгжүүлсээр шавь нартаа зааж сургаж ирсэн уран бүтээлч байсан юм. Харин бүтээлч хүүхэд байсан. Маш олон ном гаргасан. Тэр хүүхэндээ бол их сэтгэл хангалуун, их уран зурагтай байдаг байсан. Ер нь л юмыг хийгсэн, бүтээгсэн гэж их хэрмэлздэг. Тэрнийхэн төлөө бол шургуу хөдөлмөрлөдөг. Ийм л нэгэн хүү байсан юм аа. Гэрлэлээр бичсэн миний ертөнц л гэдэг бүх юмаа тэгд нэрлэдэг байсан. Тэгээ фото зураг гэдэг бол гэрэл хэл юм л да. Тэгээ тэр гэрлэлээр л үнэндээ хүний төрсийг, хүний амьдралыг, хүний бүхэл юмыг л хорвоо дэлхийг, уул усыг, ургамал амьтныг бүгдийг л гэрлэлээр бичдэг юм байна л да. Тэр фото зургийг харахаар. Тийм учраас бол тэр үйл явдлаараа л энэ номынхаа нэрлсэн. Манай хүү бол олон шавь нартай зүгээр би тэр болгоны нэр усыг нарийн мэдэхгүй би саяхан хүртэл уулзсан 10-аад хүн лав байна лээ. Их сайхан сэтгэл өндөртэй дурсан ярьж байна лээ. Мэргэжлэрээ гал шиг дөрүүлж явсан уран бүтээлчнийг бол яалтчгүй манай мастер гэрэл зурагчин Батулга ах байгаа. Тэгээд би гарынхын шавнырын нэг байгаа. Батулга ах тэр ч 90-ад оны сүүлд танилцсан. Миний хамгийн ойр дотнд байсан зөвлөгч багш гэрэл зургийн хувьд бол шилдэг мастеруудын нэг байсан л да. Өөрийнхөө бүхэл гэрэл зургийн бүтээл зургнуудаа архивлаад, янзлаад, ингээд номерлоод Вандан Доржийн Батулга гэж нэрний дагуу 9 номны эхийг ингээ бэлтгэсэн байсан байхгүй юу. Тэгээ 9 номныхан эмгтгээд хамгийн том дээжийн гэрлэлээр бичсэн миний ертөнц гэдэг номыг бол 2000 онд хийцэн. Энэ маань багшийг өөд усны дараа дурсгалд нь хүндэтгэл үзүүлээд бид нэр энийг бол зохион байгуулж хийж байгаамаа. Тэгээд энэ ном маань утга учираас тийм учиртай байх. Дотор нь бол мэдээж та бүхэн аваад үзэхэд бол тэр хүний тэр нөгөө нийт өөрийнх нь авч ийсэн 9 альбомд орно гэжсэн төрлүүдийн бүхэл төрөл жанрууд орсон. Гэрлэлээр бичсэн миний ертөнц номонд хүмүүсийн хөрөг зураг, эгэл жирийн ард түмний ахуй амьдрал, өхөөрдөм хөрхөн хүүхэд багчуудын хайр татам агшин зэрэг сонирхолтой фото зургууд багтжээ. Монголын анхны 4 мастрын нэг Батулга агсан Москвад бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг дүүргэсэн мэргэжлийн гэрэл зурагч юм. Тэрээр гэрэл зургийн бие даасан 10-аад цомог гаргаж, мөн 10 гаруй ном хамтран бүтээж, олон улсын болоод дотоодын уралдаануудын шагналыг олонтаа хүртэж, насаараа фото сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн байлаа. Тухайлбал ертөнцийг гэрлэлээр бичих урлаг, гэрэл зургийн иж бүрэн сурах бичиг 1-2, Монголын гэрэл зурагчид 1935-аас 2015 ном, Монголын гэрэл зургийн түүхэн товчоон зэрэг 40 гаруй ном нь Монголын төдийгүй дэлхийн гэрэл зургийн салбарт үнэлж баршгүй оюуны их хөрөнгө оруулалт, соёлын өв болон үлдэжээ. Вандан Доржийн Батулга мэдээлэл радио телевизийн улсын хороонд телетайпчин, Монголын үндэсний олон нийтийн телевиз, ардын эрх сонин, улсын гэрэл зургийн газар, Монголын мэдээ сонин, фотолинк агентлаг зэрэгт ажиллаж байсан туршлагатай мастер гэрэл зурагчин байсан юм. Гэрэл зургийн салбарт багшийнхаа нэрийг дуурсгаж явах түүний шавь нар нь
цаашид уран бүтээлийн үргэлжлүүлж цуврал бот номын эмхэтхэн гаргах юм байна.